Хоёрын менежер оргил хоёр ажилтнуудын хариуцах ажил үүргийг шинжлэн хуваарлаж, тэдний удирдлагын ур чадваранч бүх хүнд гүн сэтгэгдэл төрүүллээ. Жишээ нь гэхэд бусдыг хэр барагтаа магтаад байдгүй зохион байгуулагч оргил даргын талаар ам нээх болгондоо л магтдаг болсон байна. Оффис даяар хүн болгон шин даргаыг хүлээн зөвшөөрч баг шиг байш шүү. Гэхдээ би тэрэнд энэ талаар хэлэхгүй. Угаасаа л өөрийгөө их юмд бодчихсон хүн юм чинь. Маргаашийн арга хэмжээнд өөр хэрэгтэй зүйл байгаа юу? Нэмэн. Хөөе нэмэн. Тийм. Юу вэ? Юу гэж хэлсэн бэ? Чи бас дахиад л юу мөрөөдөд байгаа? Чамд маргаашийн арга хэмжээнд хэрэгтэй юм байна уу гэж би асуулаа штэ. Миний тусалж чадах юм байна уу? Итгэмээргүй юм аа. Тэр миний хэрэглэж бай гэж хэлсэн үгийг хүртэл санаж байх юм. Миний туслаж чадах зүйл байна уу? Удирдлагаасаа ийм үг сонсохоор ажилтнууд улам их урам зоригтой болдог. Ялангуяа удирдлагын үйлдэл үгнээсээ хүчтэй байх үед ажилтнууд болон удирдлагын хооронд маш ихээр итгэлцэл бий болгож байдаг. Оргилж яг одоо бол 10-аас 10 оноо авч байна шүү. Бүх зүйл бэлэн болчихсон да. Гэхдээ өөр ямар нэг хоол ч юм уу гэр ахын хэрэглэж болохоор зүйл байвал аваад ирж болно. Харин хоол авчирхаар бол жаахан удаан хадгалж болохоор хүнс байвал дээр шүү. Оргилын утас дугарч тэр хаалга руу алхангаа утсаа авлаа. За тэгье. Офс дээр чинь очиод уулзъя. За. Хандивлах зүйлсийнхээ жагсаалтыг гаргачаарай. Би хоёрын менежертэй уулзчаад эргэж ирээд ярилцъя. Уулзалтанд би байх хэрэгтэй юу? Үгүй зүгээр. Тэгээд тэр өрөөнөөс гараад явчихлаа. Үнэн дээр тэрний өдрийн хуваарьт өөр хийх ажил байхгүй байв. Ямар ч тач уулзалт товлогдоогүй дээ. Хоёрын менежерт яралтай ярилцах зүйл гарсан бололтой. Тэр нь юу юм бол та? Хоёрын менежерийн өрөөнд бэлгээ намайг хүлээж байлаа. Тэр бидний дөнгөж хэрэгжүүлээд байгаа маркетингийн төлөвлөгөөний талаар ярилцахыг хүсч онлайн зар сурталчилгааг нэмээ гэдэгтээ бэлгээ санал нийлэхгүй байгаагаа хэллээ. Тэрний бодлоор онлайн зар сурталчилгаа бол далаа руу тор шидэгтэй л адил зүйл. Юу барина гэдгээ хизээч мэдэх боломжгүй. Бид зорилтод үзэгчтэй татаж авч чадалгүй. Зүгээр мөнгөө хийсгэх юм болохгүй гэхээс тэр айж байлаа. Би тэрний тайлбарыг сонсон учир шалтгааныг бодож үзээд тэрэнд шинэ маркетингийн төлөвлөгөөгөө бүрэн ойлгуулахаар наривчлан тайлбарлаж өглөө. Тэглэж гисэн бэлгээ бүрэн хүлээн зөвшөөрсөнгүй. Тэрний хариуцж байгаа ажил болохоор бас ажлаа хамгийн сайнаараа хийх хэрэгтэй болохоор ингэж байгаа болохоос энэ төлөвлөгөөг эсэргүүцэх гэсэн юм биш шүү гэлээ. Удирдлагынхаа өмнө өөрийн бодол, итгэл үнэмшлээ хамгаалan ингэж дуугардаг хүн тэрэн шиг олон байдгүй болохоор бэлгээгийн энэ зан чанарыг би үнэхээр биширч байна. Ажилдаа сэтгэлээсээ хандах нь хамгийн чухал зүйл. Тэр бүх сэтгэлээ хариуцж байгаа ажилдаа өөрийн баг хамт олондоо зориулж байна. Хэдийгээр төлөвлөгөөний алхмуудтай санал зөрөлдөж байгаа ч ямар нэг байдлаар дэмий гомдлож баг хамт олонныхоо идэвх зүтгэлийг бяснуулах гэсэнгүй. Уулзалтыг дуусгаад туслагтай түрүүн ярилцаж байснаа дуусгахаар буцаж ирлээ. Авах хэрэгтэй зүйлсийн жагсаалтаа гаргасан уу? Тэглээ. Авах юмнуудаа биччихлээ. Энэ байна. Яагаад надад өгөөд байгаа юм бэ? Чамд байж үг. Юу яагаад? Би эсвэл дахиад өөр юм нэмж бичих хэрэгтэй юм уу? Зүгээр нэмэх юмаа нэмээд өөртөө байлгаж бай. Чи орой миний машиныг угаалгахын оронд хүүхдүүдэд авах энэ юмнуудаа надтай хамт явж авч болно. Надад хідэн дуусгах ажил байна. Баярлалаа. Тэрнийг ингэж хэлсний дараа би өрөөнөөс нь гайхсаар гарч явлаа. Одоо тэгээд яана гэсэн үг үү? Би одоо энэ эрхэм дээдсээр юм авахулах гээд дагуулж явна гэсэн үг үү? Ойлгохгүй юм аа. Ийм юмнуудыг авахд юу нь хэцүү гэж тэр зүгээр ганцаараа яваад авчирч болно шүү дээ. Хэрвээ би найз залуутайгаа романтик оройн хоолнд явах байсан бол яах юм? Би тэрнтэй зөв явахын төлөө оройн хоолндоо явж чадахгүй болох байсан юм уу? Тийм юм гэж юу байсан юм бэ? Тийм бицтэй. За. Би ямар найз залуутай ч биш дээ. Найз залуутай байхдаа ч тийм романтик оройн хоол идэж байсан ч биш дээ. За яах вэ? Хүүхдүүдийн төлөө тэрний төрөвчийг сайн хоослоод өгье л дээ. Эрэгтэй хүнтэй шопинг хийх ийм ядаргаатай байдаг гэж өстөө мэдсэнгүү. Би бол юм авахдаа хэдээр авах, хизээ хугацаанд дуусхыг хараад л авчихдаг. Гэтэл энэ мангар өөх гэж байгаа юм шиг л хамаг сав баглаанд ирэхин шинжээ зогсчих юм. Тэр найрлагын хаана хийснийг транс тос орж уу, хэдэн настай хүн итгэд тохиромжтойг сануулга, гарч болох нөлөө гэд бүгдийг л харж байлаа. Бүр ширхэг бүрийн үнийг харж байв. Үннийг хэлэхэд би амьдралдаа хизээч ингэж байсан хүнийг харж байгаагүй юм байна. Гэхдээ юу гэж
Хямдрал зарласан барааны үн үндсэн үнээсээ хямд гэсэн үг биш гэдгийг өмнө нь би огт мэддэггүй байжээ. Чи урд нь ерөөсөө ширхгийн үнийг тооцож үздэггүй байсан юм уу? Энэ ч л бид нар шиг хэрэглэгчдийг хуурдаг арга нь баггүй юу? Тэр нэг нь хямдралтай, нөгөө нь хямдралгүй хоёр бодолтой хүүхдийн живхний үнийг харьцуулахаар бариад авлаа. Энэ нь хямд угаач боодолтой цөөхөн ширхэгтэй байна. Ширхгийн үнийг хуваагаад үзвэл бүхэл бүтэн 300 төгрөгөөр үнэтэй байгаа үсттэй. Худалдагч бид наруу дөхөн ирлээ. Аав ээж хоёр юу хайж яваа юм бол? Бид хоёрыг эхнэр нөхөр гэж бодоод байгаа юм байх та. Энэ одоо яагаад тийм биш гэж хэлэхгүй байгаа юм болоо? Зүгээр л энийг зогсоод ах юм. Хүүхэд нь хэдэн настай вэ? Бурхан минь. Юу, бид хоёр аав ээж бишээ. Хамт юм авахаар ирсэн нэг газар ажилладаг хүмүүс байгаамаа. Баярлалаа. Би нөгөө мангар руу эргэж хараад энэ авах гээд байсан чи мөн үү? Тэгээд тэрний хямд гээд байсан живхийг авч сагс руу чулуудаад цааш шалгачихлаа. Нүүр маань яг улаан лой шиг болчихсон байлаа. Юм аваад дуусан гутаал цаашаа хараад сагсаа төрөөд явчих юм. Худалдагчийн хэлсэн үгнээс болоод ууралчихсан юм байх та. Маргааш аав эгч нараараа хүүхдүүдэд бас ажлынхандаа банш хийлгээд очие. Номингийн ч гэсэн зан засрах бах. Урваас нь царайлахаараа хөөрхөн юм аа.